Сайн байцгаана уу? Уурхайн тээвэр хичээлийн лекц номер 5 ороход бэлэн боллоо. Хичээлийн сэдэв маань дотоод шатлалт хөдөлгүүрийн индикаторын ба идэвхт үзүүлэлтүүд гэсэн сэдэв байна. Тэгэхээр лекц номер 4 дээр бид нар дотоод шатлалт хөдөлгүүрийн талаарх ерөнхий ойлголтын талаар авч үзсэн бол одоо дотоод шатлалт хөдөлгүүрийн процессын үед тооцогддог үзүүлэлтүүдийг хэрхэн тооцох талаар авч үзнэ гэсэн үг байна. За тэгэхээр индикаторын одоо дундаж даралт дотоод шатлалт хөдөлгүүр дээр одоо хэд хэдэн ерөнхий ойлголтууд байдаг. Тэдгээрийг тооцож үздэг. Тэгэхээр үүнд бол хамгийн ихний ойлголт бол индикаторын дундаж даралт гэсэн үзүүлэлт байгаа юм. Хэрв дотоод шатлалт хөдөлгүүрийн циклийн индикаторын диаграммыг түүнтэй ижил урттай тэнцвүү талбай бүхий тэгш өнцгтөр сольж үзэх юм бол за уг тэгш өнцгтийн өндөр нь хөдөлгүүрийн цилиндр дахь индикаторын дундаж даралт P1-ийг одоо илэрхийлж байгаамаа гэж одоо тайлбарласан байдаг. Тэгэхээр бүгдөө лекц номер 4 дээр дөрвийн одоо сүүлийн слайдн дээр тэмдэглэгдсэн байгаа ажлын процессыг бүгдөө эргэн хараарай. Хэрв одоо түүнийг тэмдэглэж аваагүй бол дэвтэр дээрээ тэмдэглэж аваарай. Тэгэхээр энд бол P1 гэсэн утгыг бол тэмдэглэсэн байгаа. Энэ P1 гэсэн утга маань бол индикаторын дундаж даралт байх нэ. За индикаторын дундаж даралт гэдэг нь хөдөлгүүрээ нэг цэгтэл гүйцэтгэж байгаа ажлын юм. Тэгэхээр бүлүүрээ нэг удаагийн хөдөлгөөнөөр хийгдсэн одоо ажил гэж одоо үзэж болно. Энэ даралт маань бол тогтмол байдгаа гэсэн үг. За энэ даралтын утгыг байнга одоо тооцдог учраас та бүхэн энэ графика цаашд одоо тэмдэглэж авч ойлголтыг дахин баттгаарай. За тэгэхээр индикаторын дундаж даралтын одоо утга маань график маань бол дахин харуулхад бол ийм байна. Тэгэхээр тухайн гүйцэтгэж байгаа ажлын хэмжээс маань бол хараар тэмдэглэгдсэн байгаа. Энэ графикийн одоо эхэнд бол бүлүүрийн маань дээд туйлын цэгийг тэмдэглэсэн. Дээд туйлын цэгээс доод туйлын цэг хүртэл хийгдэх ажлын хэмжээс хэрхэн ажлын процесс хэрхэн явагдах вэ гэдгийг энэ дээр тайлбарласан байгаамаа. Зурж үзүүлсэн байна. За тэгэхээр ажлын биеийн тусламжтайгаар цилиндрт хийгдэж байгаа ажлыг бол хөдөлгүүрийн индикаторын чадал гэж нэрлээд дараах томьёогоор тооцож үздэг. Тэгэхээр хөдөлгүүрийн индикаторын чадлын тусламжтайгаар чадлыг одоо нэг цилиндрт хийгдэх ажлыг тодорхойлохоор ашиглах бол доорх томьёо бол гарч ирж байна. За үүнд бол PI гэдгээр бол индикаторын дундаж даралт буюу бидний эхний тооцоолсон тооцоолол байна. За мөн цилиндрийн диаметр, за бүлүүрийн явах зам буюу дээд туйлын цэгээс доод туйлын цэг хүртэлх одоо явах зам одоо S гэсэн тэмдэглэгээр тэмдэглэсэн байгаамаа. За тэгвэл дөрвөн тактын хөдөлгүүрийн хувьд чадлыг хэрхэн тооцох боломжтой вэ гэдгийг одоо энд тооцсон байгаа. Тэгэхээр хөдөлгүүрийн индикаторын чадал NI-ыг бол дөрвөн тактын хөдөлгүүрийн хувьд бол уг томьёогоор тооцож үзэж болох нь. За тактын тоог M гэж үзэх юм бол 4 ба 2 такттай хөдөлгүүрт бол M нь бол 4, 2 гэсэн утгыг авна. Тиймээс одоо дотоод шатлалт хөдөлгүүрийн индикаторын чадал бол дараах байдалтай шууд бичигдэж болно гэсэн үг байна. За та бүхэн энэ одоо хөдөлгүүрийн чадал болон индикаторын чадлуудыг хэрхэн тооцож байгаа талаар томьёонуудыг тэмдэглэж авах шаардлагатай байгаа. Тэгэхээр эдгээрийг тэмдэглэж аваарай дэвтэр дээр. Мөн одоо нэмж дэлгэрүүлж унших шаардлагатай. Энэ бол сурагчийн бүлэг дээр байгаа. Тэгэхээр сурагчийг бол та бүхэн цахим хэлбэрээр авч унших боломжтой байгаа шүү. За хөдөлгүүрийн дундаж идэвхт даралт буюу PE, за хөдөлгүүрийн идэвхт чадал буюу NE гэсэн одоо хоёр ойлголт бас дотоод шатлалт хөдөлгүүр дээр гарч ирж байгаа юм. Тэгэхээр цилиндрт бий болсон индикаторын чадал NI нь бол бүгд ашигтай ажил зарцуулагдахгүй. Учир нь гэвэл одоо тодорхой хэсгүүдэд бол алдагдал гарна. За энэ одоо алдагдлыг механик алдагдал хэд хэдэн алдагдалт одоо хувааж үзэж болдог. Энэ ихний одоо алдагдал маань бол механик алдагдал байгаа юм. За тэгэхээр
хөдөлгүүрийн идэвхт чадал маань бол нийт одоо хөдөлгүүрийн индикатор чадлаас механик чадлыг хасснаар тооцогдох хөдөлгүүрийн идэвхт чадлаар илэрхийлэгдэж болно гэсэн үг байна. За хөдөлгүүрийн механик чадлын алдагдал маань ямар одоо чадлуудад цааш одоо задардаг вэ гэхээр цилиндр ба бүдлүүрийн үрэлт, тахир гол ба бусад туслах механизм зэрэгт үүсэж байгаа үрэлтэн зарцуулагдж байгаа чадлын алдагдал, үрэлтээс үүссэн чадлын алдагдал, за түлш ус масл зэрэгс шахах механизмууд зарцуулагдж байгаа шахалтын үед үүссэн алдагдал. За гуравдугаарт нь бол цилиндрийг ажилласан хийнээс цэвэрлэх, цэнэглэх механизмд зарцуулагдж байгаа чадвал, за бусад чадлын алдагдал зэрэг одоо алдагдлуудад зарцуулагдсан алдагдлыг нийлүүлээд механик чадлын алдагдал гэж үзэж байгаа юм. Тэгэхээр уг одоо үрэлтээс үүсэж байгаа чадлын алдагдал маань бол механик чадлын алдагдлын 60-аас 75% орчим хувийг бол эзэлдэг. Тэгэхээр энэ бол хамгийн одоо их хувийг эзэлж байгаа үрэлтээс үүссэн алдагдал бол нийт одоо чадлын алдагдлын их дийлэн хувийг бол бүрдүүлж байгаа гэж ойлгож болно. За хөдөлгүүрийн механик чадлын алдагдлыг тэгвэл тооцож үзэхэд дараах хэлбэртэй байна. Тэгэхээр механик чадлын алдагдал нь тухайн одоо хөдөлгүүрийн 2 болон 4 тактын хөдөлгүүрт одоо өөр байх боломжтой тул одоо хэрхэн тооцож авах вэ? P-ийг хэрхэн тооцож авах вэ гэдгийг бол доор тайлбар дээр оруулсан байгаа. Карбюраторт болон хийн хөдөлгүүрүүдэд мөн адилхан одоо P-ийг хэрхэн авах вэ гэдгийг бол тайлбараар оруулсан байгаа шүү. За дотоод шаталтай хөдөлгүүрийн ашиглуулын коэффициент ба түлшний зарцуулалтыг одоо тооцох шаардлага гарна. Тэгэхээр хөдөлгүүрийн ашигт ажиллагаа болон эдийн засгийн үр ашгийг бол хэд хэдэн одоо үзүүлэлтүүдээр тодорхойлно. Тэгэхээр үүний бол нэг нь индикаторын ашиглуулын коэффициент байгаа. Энэ бол индикаторын чадлыг циклд одоо өгсөн нийт дулаанд харьцуулсан харьцаагаар тодорхойлогдох боломжтой. За тэгэхээр индикаторын алдагдлыг бол чадлыг тухайн хөдөлгүүрт хэрэглэсэн түлшний зарцуулалт, түлшний доод илж гарах чадвар буюу бидний 4-р лекцэн дээр үзсэн тухайн шингэн түлшний дулаан ялгаруулах чадварууд тус бүр өөр байсан. Дизель түлшний хувьд 42600 килжоул байсан. Тэгэхээр одоо тогтмол тоонуудыг бол авч үзнэ гэсэн үг байна. За хоёрдугаарт нь бол идэвхт ашиглуулын коэффициентийг тооцож үзнэ. Энэ бол хөдөлгүүрийн идэвхт чадал N-ийг одоо циклд өгсөн нийт дулаанд харьцуулсан харьцаагаар тодорхойлогдож болно. За механик ашиглуулын коэффициент байна. Тэгэхээр механикт ашиглуулын коэффициент маань бол хөдөлгүүрийн дотоод механик алдагдлыг тодорхойлж үздэг. Тэгэхээр нийт одоо алдагдлаа хэрхэн тооцож байгааг доорх томьёоноор харж болно. За эдгээр ашиглуулын коэффициент нь бол хөдөлгүүрийн ашигт ажиллагааг тодорхойлж байгаа. Харин одоо түүний эдийн засгийн үр ашгийг бол нэгж чадал боловсруулахад зарцуулагдах түлшний зарцуулалтаар тооцож үзэж байгаа юм. Тэгэхээр энэ түлшний зарцуулалт маань тухайн одоо авц сонсмолын ашиглалтын үзүүлэлтэнд бас давхар хамааралтай болдгоо гэсэн үг. За түлшний нийт зарцуулалтыг индикаторын чадалд харьцуулсан харьцааг түлшний индикаторын хувийн зарцуулалт гээд BI-аар тэмдэглэж байгаа юм. Тэгэхээр би түлшний нийт зарцуулалтыг идэвхт зарцуулалтанд харьцуулсан харьцааг бол түлшний идэвхт хувийн зарцуулалт буюу BE гэж тэмдэглэж байгаа юм. Тэгэхээр энэ хувийн зарцуулалт болон түлшний идэвхт хувийн зарцуулалтыг та бүхэн одоо бас ялгаатай ойлголт байгаа юм шүү гэдгийг ойлгоорой, ялгаж салгаж ойлгоорой гэдгийг бас хэлэх гээд байна. За дулааны баланс буюу тухайн хөдөлгүүрийн гаргаж байгаа дулаан багтаамж түүнд зарцуулагдах хувийг энэ хүснэгтээр үзүүлсэн байгаа юм. За жишээлбэл утаатай хамт алдагдж байгаа дулаан маань бол Q-гаар тэмдэглэгдээд дизель түлшний хувьд бол нийт одоо дулааны 25-аас 45% нь бол утаатай хамт цааш алдагдж байгаа юм. Тэгэхээр цилиндрээс гарч байгаа дулаан бол дулааны 20-аас 25% нь бол дулаантай хамт гадагшлана гэсэн үг байна. За дотоод шалтгаалт хөдөлгүүр дэх түлш агаарын холц нь бол шаталтын процессын хурд эрчимжилт зэрэгт бол шууд хамаардаг. Тэгэхээр зэрэг энэ хөдөлгүүрийн одоо ажиллагааны эгшин зургийн хугацаанд
явагддаг ийм процесс. Тэгэхээр зэрэг уг процесс бол хэдий чинээ өндөр бага байна, уг хугацаа хэдий чинээ бага байна, төдий чинээгээр хөдөлгүүрийн ашигт ажиллагаа бол өндөр байдаг гэж үздэг. Тэгэхээр хольц үүсгэх процессыг аль болох одоо хурдан тэгээд шатах процессыг эгшин зуурт бол явуулах шаардлагыг бол дотоод шатлалт төлөвлөгөөр дээр тавьдаг. Тэгэхээр аль болох шингэнийг бол жижиг тоосонцор маягаар шүршиж оруулах, түлшийг шатаах хоргыг одоо бүх эзлэгүүнд жигд цилиндрт бол жигд хуваарлах ийм шаардлагыг тавьдаг. Мөн түлшийг шүрших процесс нь бол яг тодорхой хугацаанд эхэлж тодорхой хугацаанд дууссан байх зэрэг шаардлага бол дотоод шатлалт хөдөлгүүр дээр бол тавьж өгдөг юм аа. За дизель хөдөлгүүр маань дотоод хольц үүсгэлтэй хөдөлгүүр учраас хольц үүсэх шатах процессууд нь шууд цилиндрт одоо явагдаж байгаа юм. Тэгэхээр энэ үед өндөр даралт болон температурт шахсан агаар бүхий шаталтын одоо процесс явагдана цилиндр дотор. За иймээс дизель хөдөлгүүрийн цилиндрт шүршсэн түлш маань эхлээд ууршаад түлшний уур маань агаарын хольц үүсгээд за дараа нь ноцож за шаталт явагдана. Ингээд одоо агаарыг шаталт явагдсан процессыг гаргах ийм процесс ажиллагаа явагдана. Түлш шүрших, уурших, хольц үүсгэх, шатах процесс маань эгшин зуурын хугацаанд одоо ойролцоогоор за 0.5-аас 0.1 секундын хооронд нь явагдаж байгаа. Тэгэхээр энэ бидний одоо энгийнүүдээр харах одоо боломжгүй одоо маш хурдтайгаар явагдаж байгаа гэсэн үг байна. За энэ одоо дотоод хольц үүсгэлттэй процесс маань бол гадаад хольц үүсгэлттэй хөдөлгүүрээс бол яг үхээр энэ процесс 20-30 дахин бага байдаг учраас одоо дотоод хольц үүсгэлттэй дизель хөдөлгүүрийг өндөр хүчин чадлын одоо хүнд машин механизмуудад хэрэгжилж байгаа бас нэг онцлог нь бол энэ юм байгаа. За дизель хөдөлгүүрт түлш нь бол өндөр даралттай орчинд одоо өгддөг учраас 0.15-аас 0.17 мм-ийн диаметртэй ийм борсонкаар тусгай насостойгоор шүршигдэж одоо энэ процесс маань юу яадаг вэ? Шингэнийг одоо жижиг хэсгүүдэд хувааж тоосруулж одоо өгдөг байх нэ гэсэн үг. Тэгэхээр энд маш өндөр даралт, маш өндөр температур, энэ маш хурдтай процесс явагддаг гэсэн үг байна. За энэ ажлын процесс маань өөрөө энэ одоо маш бага хугацаанд явагдаж байгаа хэдий боловч заавал одоо тэдгээрийг судлах, тэдгээр ашигт ажиллагааг дээшлүүлэх шаардлага байдаг учраас дээрх одоо индикаторын үзүүлэлтүүдийг тооцож авдаг байх нь байна. За ингээд өнөөдрийн лекцийн хичээл үгээр дууслаа. Та бүхэн анхаарал хандуулсанд баярлалаа. Нэмж тодруулах зүйл байвал багштайгаа эргэж холбогдоорой. Баяртай.